Хар алтны хаан. Тэр Хэвлийн Баатар биш хитээч цөөнгүй нэр хочтой. Ихэнхдээ хүмүүс ажнаа гэхээр андахгүй. Монголын газрын баялагын буйнаар цадаж байгаа цөөхөн хүний нэг нь тэр. Зөвхөн цадах ус бүр сагаж байгаа ч гэж хэлж болно. Тийм учраас түүнийг хар алтны хаан гэж өргөмжилж өөрөө ч тэр дүрдээ итгэн арабын нийслэлд дэлхийн тэр бомбнуутай зэндархан тансаглаж суудаг нэгэн. Монголын ард түмэн нэгэн цаг 5 толгой нүүрсний ордоо ашиглаж баялагын хувьас хүмбэр хүртэнэ гэж итгэж мөрөөдөж байсан. Тэгвэл тэрхүү сэрүүн зүуднээс сэрээсэн хүн бол яхарахгүй ажнайн бат эрдэнэ. Хурдан морь нисдэг тэрэг хөшөө зэргийг өндөр үн цохин худалдан авч байсан дуйлан одоо ч намжаагүй байна. Гагцгүй тэдгээр хөрөнгөө бий болгосон зам нь тиймч ариухан хийгээд бахархан биш гэдгийг цөөхөн баримт харуулдаг. Тэр ажны компани 1990 онд байгуулжээ. 2004 он хүртэл түүний хөрөнгө Билбинчин төдийл гайхаж шагшигдахаар хэмжээнд байгаагүй. 2004 онд парламентд суухдаа банкны зээлээр 2 машин худалдан авч анх нүүрсний бизнест хүч үзэж эхэлжээ. Тэгвэл өдгөө түүний жилийн орлого нь 60 тэрбум гэгддэг. Түүний мэдлэлд байдаг нүүрсний ордонд лицензний тоо гэхэд хэдэн арваараа зөвхөн ганц л лиценз нь 20 сая $20 үн хүрнэ гэж байгаа. Дэлхийд ахгүй баян болгосон энэ их хөрөнгийг хэрхэн бий болгов? Шуудхан хэлэхэд баялагаа зөв хуваарлж чадаагүй төрийн буян, баялагтаа эзэн болж чадаагүй түмний буян. Тэрээр төрийн нэрээр дээрэмхийж хуулийн цорхоогоор лоовер зохион байгуулж энэ их хөрөнгөний эзэн суусан гэхэд хэлсдэхгүй. Бат Эрдэнэтэй холбоотой лооврингийг тодголтой шугуурл хэд хэдэн удаа болж мань хүн ялагдал хүлээсэн тохиолдол сонсогдно. Түүний өмнө эрх мэдэлгүй энгийн иргэд байтугай төрийн хууль хүчин бөгөөсдөж хөрөнгө мөнгөөр нь нүдэ боогоод өнгөрч байх жишээ дуулдах юм. Татврын ерөнхий газраас Бат Эрдэнэийг улсад 80 тэрбум төгрөгийн татвар төлөөгөөг тогтоож эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Гэвч хэрэг замхарч хэрэгсэн нь тодорхойгүй сураг чимээ алдарчээ. Гэтэл 80 тэрбум байтугай 80 мянган төгрөг төлөөгөөгөөс болж хэрэгтэн болж байгаа энгийн иргэдэд хууль яаж үйлчилж эрх мэдэлтэй ажнаад болохоор хууль яаж тусгай үйлчилдгийг асуух эрх бас бидэнд бий. Бат Эрдэнэ улсын хурлд 2 удаа улсын хурлын гишүүнээр сонгогдож сайд хүртэл хийгээд амжсан. Одоо 3 дахь удаага сонгогдно гэж найдаж байгаа гин. Ингээвч парламентод хоёронтоо сонгогдсон улс төрчийн зангараг гэж түүнд хараахан байхгүй нь харамсалтай. Тэр таг дуугүй түшээдээ нэг байсан төдийгүй улсын хурлын гишүүнээр ажиллаж байх хугацаанд нэг ч хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлж байгаагүй гэдэг юм. Уг нь улс орны хөгжлийн бодлого ард дэргэдэд хэрэгтэй хууль шийдвэр гаргахын тулд тэр суудалд очдог байлтай. Та сонгогдоод юу хийсэн бэ гэвэл түүнд хэлэх хэдэн үг бий. Чингис хааны хөшөөг Монголд авчрахын тулд үн цохин худалдаж авсан гэж нэг баярах нь Чингис цочид буудал Монгол шилтгэн өндөр дуу амралтын газар эх орон телевиз үндэсний мэдээ өдөр тутмын сонин худалдан авсан гэж нэг цээж төрнө. Харин хувьдаа биш улсдаа юу хийсэн бэ гэвэл түүнд хэлэх үг даанч байхгүй л болов. Ийм л байна. Гэхдээ хатуу хужилттай автцсан залуучуудын спорт, соёлын цогцлбор барьсан гэд төр засгийн хийсэн зүйлийг өөртөө хамаатуулах явган залвис түүнд байж болох юм. Ер нь түүний сонгогдохдоо амлсан амлалт хэрэгэлсэн арга нь маш энгийн. Ерөөсөө л өмнө үеийн баялагийг өөртөө хүртэж хамтдаа баяжцгаая гэдэг ганцхан лозунгоор санал татдаг. Үүндээ өөрийгөө бэлэн фигүр натур болгож ашигладаг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл баялагаа зөв ашиглах юм бол бүгдээрээ над шиг баян болно гэдэг өвөрмөгц үзэл суртал арга мэхийг тэр хэрэгэлдэг. Тиймээс баярхах баян гэдгийг илэрхийлэх боломжийг тэр бүр хэрхэн ашиглахыг мэднэ. Хэр их баян биелэгжүү харагдаж чадна тэр хэрээр түүний улс төрийн эрх мэдэл баталгаажихыг олж харсан нь түүний хамгийн овжин амжилт. Өмнө говьд болж буй бүхий л найр наадам арга хэмжээг ивэн тэтгэдэг нь ийм л учиртай. Ивэн тэтгэх арга хэмжээ олдохгүй бол бүр хүүхдийн дай хөндөх үсний найрыг хүртэл ажнаа ингээд нэрмжид болгох нь хологгүй. Нүүрс алтвалж хувирч байсан үед ажнайн Бат Эрдэнэ хитвч түнтээж харин багахан хувийн түүний өглөг буян бэлэг болж өмнө говьчуудад очиж байлаа. Үндсэн хууль газрын доорх баялаг бол ард түмний өмч гэд заачсан. Гэтэл захиран зарцуулах эзэмшиг эрхийг ямар нэг аргаар олж авсан нэгэн өмчийг өшөө ахиухан хүртэхийн төлөө өчүүхэн хэсгийг нь өгөөш болгон цацаж байна гэж санагддаг. Үүнийг өрөвдөд өрхийг нь бүтээж энхрийлээд эдийг нь авах гэж нэрлэдэг юм.